За сайн байцгаана уу хүмүүдээ. Та бүхэн энэ өдрийн амгалан айлтгая. За агшин өнөөдөр хоёр гишүүнтийн нийлбэр ба ялуурын хаврат гэсэн сэдвээр зөвлөгөө хүргэнэ. За өнгийн цаас сууж бас хэрэгцээтэй. Агшин хийсэн бэлэн зүйлээр та бүхэнд тайлбарч өгье. Энэ хичээлийг та бүхэнд бас өмнө ярьж ирсэн учраас. За энд нэг юм том квадрат байгаа юм. За одоо энэ багш нар юм шидэн квадрат. За энийг болохтойгоо зэрэг яаж төвсөж болох вэ гэхээр за энэ нэг А талтай квадрат дээр за Б талтай квадратыг нэмье. За тэгээд энийг гүйцэлт нь 2 тэгш өнцгтэй байна гэж харж байна. За энэ зүйлийг бол өнгийн цаасаар бас хийж болно гэсэн санаа гэж байна гэж. За зурж болно. Зураад дуудана тэмдэгтэр дээр. За энэ квадрат за хоёр гишүүнтэй нийлбэрийн квадратын тухай ярих. За эдгээр энэ дээр бол эхлээд одоо бидний сая үзүүлсэн шар дүрсэг. За энэ бол ногоон дүрс. За энд S. Тэгэхээр энэ тал нь А. Энэ квадратын тал бол А. Энэ тал бол А тал B тал бол. За тэгэхээр энэ квадрат хэлбэртэй шүү. Яг энэ за та квадрат хэлбэртэй зураараа энэ жоохоо тийм харагдаад байна шүү. Тэгэхээр А дээр нэмэлт гэсэн талтай том квадратын талбай S A дээр нэмэлт B гэж тэмдэглэчихье. Тэгвэл энэ үедээ тэнцвэ гэдгийг бодъё. За квадратын талбай болохдоо мэдрэг талыг талаар өрчүүлдэг. За энэ тал бол нийтдээ А дээр нэмэлт B байх. За энэ А тал байгаа. За энэ квадрат жижиг энэ квадратын тал бол хажуу тал нь юу байгаа? B байгаа. За энэ бол А талтай квадрат, B талтай квадрат. За энэ хоёр тэгш өнцөгт бол энэ А, энэ тал нь бол B баг. За зураг дэвтэртээ аваарай. За тэгээд нэмхийн тулд тэгш өнцөгтийн талбай, квадратын талбай болохдоо энэ талыг бүх талын тэнцвэр учраас энэ нөгөө талаараа яадаг вэ? Өржүүлж өгдөг. Тэгэхээр энэ нь бол одоо энэ тал дээр А, энэ тал дээр B. За шинэ бол А талтай гэсэн. За энэ бол B талтай. За энэ бол B талтай. За энэ тал бол юу? А. За энэ хоёр дүрс бол хоорондоо ямар адилхан шүү. Энд ойлгоод харж байна. Өөрөөр за тэгвэл одоо нийт энэ дүрсийн тал, энэ квадратын тал бол А дээр B-г нэмнэ. Нөгөө тал нь мөн B дээрээ А-г нэмнэ. Тэгш өнцгтийн талбай болохдоо бид нар тэгш өнцгтийн талбай болохдоо уртыг бүгнээр үржүүлнэ. За тэгвэл энэ S A дээр нэмэгдэх B гэсэн энэ квадрат маань S A дээр нэмэгдэх B гэсэн энэ квадрат маань ямар дүрсээр бичигдэж болох вэ? За А дээр нэмэгдэх B гүйцэтгэх нь А дээр нэмэгдэх нь
B гэсэн дүрсээр бичигдэж болно гэсэн юм санаа юм. За одоо энэ маань болохоор бид нэр тоог өөрийг нь өөрөөр нь хөгжүүлж байгаа квадрат зэрэг гэж ярьдаг. Тэгвэл энэ нь А дээр нэмдэг нь B-ийн нийлбэрийн квадрат болох нэ. За том квадратыг том цагаан квадрат гэсэн тэрийг дөрвөн хэсэгт өөрөөр хэлбэл А талыг B-гээр яасан нэмэгдүүлж байна гэсэн. А талтай квадратын бүх талуудыг тун уртыг B-гээр нэмэгдүүлээд энэ жижиг квадратаар нэмэгдүүлсэн. Тэгвэл уг квадрат маань А дээр нэмдэг нь B гэсэн талтай ийм том квадрат болж байна. Дэвтэр дээр энэ зураад өнгийн цасаар зураад хийж болно. За энэ бол том А талтай квадрат. Энэ бол А. За энэ B гэсэн квадратаар нэмэгдүүлэн B. За тэгвэл энэ тал бол А болно. Энэ тал нь B болно. Энэ тал А, энэ тал B гэсэн. Өөрөлдвөл энд бол ийм хоёр адилхан тэгш өнцгт үүсэж байна гэж харж болно. За одоо S AB гэсэн талбай гоолыг энэ бол одоо бүгдээрийн S1 дээр S2-ыг S3 нэмдэг нь S4 нийлбэр байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ дөрвөн одоо том квадрат дүрс маань энэ дөрвөн дүрс хуваагдчихад байгаа. Өөрөөр А-г B-гээр нэмэгдүүлээд за бүгд адилхан ийм том квадрат үүссэн. Талууд нь болохоор А дээр нэмдэг нь B дээр нэмдэг нь А гэсэн юм хэлбэртэй юм гэсэн. За тэгвэл нэг S1 бол А квадрат. За энэ шар дүрс маань бол сийн талбай бол А квадрат. За хоёрдугаар дүрс бол S2 гэсэн дүрс маань бол энэ жижиг ногоон. За энэ ногоон квадрат байгаа. Ногоон квадратын талбай бол B квадрат. B квадрат. За S3 гэдэг маань бол за тэр ягаан дүрсийн талбай байж байгаа. За энэ ягаан энэ бол А B шүнцгийн талбай болж байна. За S4 за энэ доор байгаа хөндлөн ягаан. За энэ бол мөн А бүрчдэг нь B байгаа. За эндээс хэдүүлээ S А дээр нэмдэг нь B гэсэн дүрсийн талбайгаа олё. Өөрөөр хэлэх юм бол S А дээр нэмдэг нь B бид нар түрүү нэмэхдээ А дээр нэмдэг нь B квадратаар гаргацсан. Энэ маань А квадрат нэмдэг нь B квадрат нэмдэг нь AB нэмдэг нь AB гэсэн үг. За эндээс А квадрат нэмдэг нь энэ хоёр төсөөтэй хоёр ширхэг AB нэмдэг нь юу? B квадрат. За тэгвэл эндээс түрүүнд бид нар олохдоо тэнцвэрийн зүүн гар талууд тэнцвэр бол баруун гар талууд нь тэнцвэр байх ёстой. А дээр нэмдэг нь B квадрат. Ийм юмтэй тэнцвэр байна гэж бид гаргаж ирсэн. За эсвэл дараагийн туршилтаар А дээр нэмдэг нь квадрат дээр 2AB нэмдэг нь B квадрат. За энэ тэнцвэр бол А B-гийн ямар ч утганд үнэн байдаг. Энэ томьёог бол хоёр гишүүн хоёр илэрхийллийн нийлбэрийн квадратын томьёо гэж нэрлэдэг. Хоёр илэрхийллийн нийлбэрийн квадратын томьёо. За нөгөө талаас. За сая бид нар дүрсийг нэмэх, хуваах ийм зарчмаар гаргаад ирчлээ. За нөгөө талаас нь гаргаж ирж болно. Өөрөөр хэлбэл А дээр нэмдэг нь B-ийн нийлбэрийн квадрат нь зэргийн тодорхойлолтоор А дээр нэмдэг нь B гүйцэтгэх нь А дээр нэмдэг нь B гэсэн
За олон гишүүнтийг олон гишүүнээр үржүүлэхэд бид үлдсэн. Нэгдүгээр олон гишүүнтийн гишүүн бүрээр хоёрдугаар олон гишүүнтийн гишүүн бүрийг үржүүлж олно. Өөрөөр хэлбэл А гүйцэтгэх нь А дээр нэмэгдэх нь Б, нэмэгдэх нь Б гүйцэтгэх нь А дээр нэмэгдэх нь Б гэж. Нэгдүгээр олон гишүүнтийн гишүүдээр хоёрдугаар олон гишүүнтийн гишүүдийг үржүүлнэ. За гишүүнчлэн үржүүлэхээр А квадрат нэмэгдэх нь АБ нэмэгдэх нь БА нэмэгдэх нь Б квадрат. За энэ хоёр төсөөтэй тийм ээ. 2-ыг 3-аар үржүүлэхээр 6, 3-ыг 2-аар үржүүлэхээр 6 байдаг. Ялгаа авахгүй. Тэгэхээр А квадрат дээр нэмэгдэх нь 2АБ нэмэгдэх нь юу? Б квадрат гэсэн энэ замаар бас яах нь гаргаж авч болно. Өөрөөр хэлбэл олон гишүүнээр үржүүлэх замаар бас бид нар гаргаж ирж болох нэ. За хоёр гишүүнтийн квадратын тав дээр ийм дүгнэлтийг хийж болно. За одоо ядгар бол яг адилхан аргаар бодогдно. За энэ одоо уруу үйлдэл гэсэн үг тийм ээ. Өөрөөр хэлбэл эндээс энэ том квадрат тавтаас Б-ийн А-гасаа Б-г яах нь хасах зарчмаар бодно. За энийг хүүхдүүд өөрсдөө баталж харуулаарай. За одоо багш нь баталгаж бодлого хамтдаа бодъё. За x дээр за энэ тохиолдолд бол ямар болохоор нийлбэрийн квадратын томьёо за амархан олон гишүүнтийг үржүүлэх замаар гаргаад ирж болно. Өөрөөр хэлбэл А-гаас хасах нь Б-ийн ялгуурын квадрат гэдэг маань А-гаас хасах нь Б, А-гаас хасах нь Б-гээр үржүүлж өгч байна гэсэн. За энэ бол А-гаас нь Б-гээр үржүүлнэ, хасдаг нь Б-г А-гаас хасдаг нь Б-гээр үржүүлж өгнө. Тэгвэл энэгээр ийм одоо олон гишүүнтийг нэгдүгээр олон гишүүнтийн гишүүнээр хоёрдугаар олон гишүүнтийн гишүүнчлэн үржүүлье. А квадрат хасдаг нь АБ хасдаг нь АБ хасахын нэмэх Б квадрат. Тэнцээ А квадрат энэ хоёр төсөөтэй хасах хоёр ширхэг АБ нэмэх нь Б квадрат. За ийм замаар олж болно. За тэгвэл бид нар энэ бодлогыг бодохын тулд ерөнхийдөө энэ хоёр зарчмаар нийлбэр ба ядгуурын квадрат нь нэмэх тохиолдолд энд 2-ын өмнө 2 гэсэн процентын өмнө нэмэх энд сөрөг хасаж ивэл энд сөрөг гэсэн процент байх нэ гэж гарч дүгнэлт хийж болно. За энийг бодъё. За шууд одоо бод 1-р тооны квадрат x квадрат нэмэх 2-ыг x-ээр үржүүлнэ, 2-оор үржүүлнэ 4x нэмдэг нь юу? 4 гэж бодож болно. За олон гишүүнтийг үржүүлдэг аргаараа та хэд бас батлаад бодоод байгаарай. За 1-р тооны квадратаас хасдаг нь 1 2-р тооны 2-оос үржүүл. 5-ыг c-гээр үржүүлэлтэй 5c 2-оор үржүүлээ хасдаг нь 10c. Хасах 5-ын квадрат 25. За мөн олон гишүүнтээр шалгаж үзээрэй. Олон гишүүнтийг үржүүлээд за энэ коэффициентууд нь дандаа дан байх тохиолдолд эхний хоёр жишээ бодлоо. За дараа 6А энд бол 2 тооны үржүүрээ 4Б. Өөрөөр хэлбэл бидний томьёоны А тоо бол энэ байна гэсэн үг. За энэ томьёоны Б тоо маань 4Б-тэй тэнцүү байна л гэж бодно гэсэн. Б тоо маань 4Б байна гэсэн үг. Томьёоны А тоо маань 6А байна гэсэн үг. За 1-р тооны квадрат гэрээ 6А-гийн квадрат гэсэн. За энд нэмэх байгаа учраас нэмэх нь 2-ыг үрждэг нь 1-р тоо, үрждэг нь 2-р тоо 4Б. Нэмдэг нь 4Б-гийн квадрат. Тэнцүү
нь Б-ийн квадрат тэнцүү. За тэнцүү 6 36 А квадрат нэмдэг нь 2 6 12 12-ыг 4-өөр хөвжүүлэлтэй 48 АД нэмдэг нь 4 4 16 Б-ийн квадрат. За энэ бидэд А тоо Б тооны үржүүрийн n зэрэгт нь А-гийн ч n зэрэгт, Б-гийн ч n зэрэгтэй гэсэн дотроо идэвхжтэй зэргийн чанарыг бас сайн чадах нэ. Чи дагараа хүүхдүүдээ. За томьёо осоорууд энэ бол А тооч нь байгаа. Энэ бол Б А тоо байгаа. Энд Б тоо байгаа. Энэ бол юу? Б тоо. Тэгэхээр ингээ хараад чи юм гэсэн. За дараагийн бодлогыг бодъё. За дараагийн бодлого маань 5x-с хасдаг нь 2y-ийн ядуурын квадрат. За бид нар мөн томьёогоор задлж бодно. Олон гишүүнээр бодож болно. За томьёогоо ашиглая. А тооны оронд 5x байна гэсэн үг. За Б тооны оронд 2y байна гэсэн. За нэгдүгээр тооны квадрат гэхээр 5x-ийн квадрат. За сөрөг хасах нь сөрөг тэмдэгтэй тэгэхээр хасах нь 2-ыг үржих нь нэгдүгээр тоо 5x үржих нь 2y нэмдэг нь 2y-ийн квадрат. За энэ тэнцүү хэд вэ? Тэнцүү 25x квадрат хасдаг нь 20x y нэмдэг нь 4y квадрат. За энэ замаар бодноо. За томьёогоо айгуу сайн чийжлээрээ. А Б нэмдэг нь Б-ийн нийлбэрийн квадрат нь нэгдүгээр тооны квадрат дээр 1 2 дугаар тооны 2-с үржүүр нэмдэг нь 2 дугаар тооны квадрат. За яалгаар нийлбэрийн квадратыг уцаа одоо ядуурын квадрат нь 1-р тооны квадрат хасдаг нь 1 2 дугаар тооны 2-с үржүүр нэмдэг нь Б тооны квадрат. Тэгээ ерөнхийдөө А дээр нэмдэг хасдаг В нийлбэрийн ядуурын квадрат нь А тооны квадрат нэмэх үед нэмэх хасах үед хасах 2-с үржүүр нэмдэг нь Б квадрат гэсэн ийм одоо ерөнхий томьёогоор яах нь бодож болно гэсэн энэ төгөлд хэлж байна. За саяын бодлогыг бодсон ерөнхий хамгийн ихний томьёо гаргаж ирсэн процесс бол энэ байна. За та дэвтэртээ бичиж авсан. За ингээ гаргаад ирж байгаа мөн хоёр олон гишүүнтийн үржүүлдэг дүрмээр яах нь гаргаж ирж болно. За гэрийн даалгавар тэмдэглэж аваарай хүүхдүүдээ. За гэрийн даалгавартаа чи даваад орж өгшийнхаа сургалтын материалын хуудас 128-аас 29-ийн 2-оос 5 номын бодлого BID-с хөрөнгөшийн айлгуул 6 номын 73 дугаар хуудасны жишээ бодлогуудыг бодож ойлголтоо гүнзгийрүүлээд 1-ээс 5 номын бодлогыг бодож багштай илгээнэ. За ингээд зөвлөмж авч болно. За та бүхэнд баярлалаа.